Монгол аялал компани аялал жуулчлалын салбарт тесрэлт хийж байна. Энэ бол дэлхийд цор ганц өвөр мөц тогтцтой үйлс хөшгөлсөн уулс багандсан тэнгэрийн хаалга Ян жижээний бүс цогцлбор. Энэ бол аяллаа шинэ хөтөлбөр бас шинэ ертөнц. Тяньмын уулын байгалийн цогцлоосон гоо үзэсгэлэнг өөрийн биеэр очиж нүдээр үзэх цаг бидэнд ирлэм. Дэлхийн ертөнц даяар Холливуудын ертөнцид эргэлт хийж чадсан Аватар киноны зураг авалт энд хийгдсэн гэхээр ямар хуу гайхамшигын ертөнц таныг хүлээж байгаа нь тодорхой бизээ. За одоо энэ дээр бол Аватар гэдэг киноны одоо зураг авалтыг хийсэн газар байна. Аватар киног хийхэд бол одоо энийг одоо маш их олон жил одоо судалсан. Тэгээ энэ судалсны үндсэн дээр бол одоо яасан гэхээр хийх газар асар өндөр зардал гарч ирсэн. Тэгээд энэ уулыг олж хараад энд одоо Аватар гэдэг киног одоо авч болох юмаа гэдэг. Ингээд зардал өмнөж энэ дээрээс Аватар киног хийж одоо дэлхийн одоо маш шилдэг кино болгож гаргасан байна. Хөгцөн хэр тэнгэрт дүүлэн нисэж хөвөө хязгаар нүгүй улсын оройгоор аялах энэ жилийн шинэ хөтөлбөрт та бүхнийг урьж байна. Ян жижээний бүс нутгаар бидний аялал үргэлжлэх болно. Байгалийн үзэсгэлэн гог хүний хүч хөдөлмөрийн үр шимтэй хослуулан энд цогцлоожээ. Тяньмын далайн төвшнөөс дээш 1518 метрт өргөгдөж далайн ээжийн сүр хүчтэй давлгаанд өвөрмөц тогтцоогоор өдгөө бүрэлдэн тогтжээ. Тэнгэрийн хаалгууд тэмүүлэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж монголчууд та бүхнийг ч бас энэхүү гайхамшигт ертөнцөд зочлох шинэ аяллаа хөтөлбөрийг гаргалаа. Монгол аялал компани шинэ одоо аялал болох тэнгэрийн хаалга дээрээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. За тэнгэрийн хаалганы энэ одоо юундаар шилэн одоо шатан дээр ирсэн ингээд зогсож байна. Энэ дээр бас гарч ирээж яхад нэлээ их одоо сонин одоо мэдрэмж одоо төрдөг. Энэ дээр ирж үзэж одоо бидүүдийн доотлолт одоо нүүж байгаа бол одоо үүлэн дээр гараад ирсэн байна гэсэн. За тэнгэрийн хаалгын маань одоо хаалга тэр дор харагдаж байна. Тийм ээ. Энүүгээр бол одоо бас онгоц одоо нисч гарч ирсэн ийм одоо түүхтэй тэрнээс хойш энийг одоо халтартаа болж за тэгээ энэ лүү одоо ирж байгаа жуулчдын тоо асар их одоо сүүлийн үед нэмэгдэж бас энэ сайхан одоо байгалийн гайхамшигыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс мөн хятадын одоо хүмүүс одоо маш их энд одоо зорьдог болсон байна. Тэгээ Монгол аялал компани энэ сайхан одоо газрыг та бүхэндээ үзүүлэхээр дараагийн одоо сайхан тийм сонирхолтой аяллууд хийх төлөвлөгөөтэй ингээд явж байна. Тэгээ бидүүд энэ нэвтрүүлгээр одоо ингээд энэ дээрээс харахад маш сонин одоо мэдрэмж төрж газрын өндөө харахад бол асар одоо өндөр одоо тэр дор тийм ээ ингэж харагдаж үүлэн дээр гарцсан байна гэх ингээд боддоо тийм. Онгоц үүлэн дээр гардаг хүн бол одоо ингээд үүлэн дээр гарцсан ингээд байж энэ гайхамшигыг ирж үзэж сонирхол нь бас нэлээд их сонирхолтой ийм аялал болох юм аа. Тэгээд энд та бүхнийг аялахыг урьж байна. Хятад улсын түүх соёлын өв болсон энэхүү тэнгэрийн хаалгад аялагчд маань автобусаар 99 нухчаат уулзсан хөвөх 11 км урттай хамгийн өвөрмөц Багдад замыг туулан хүрч болно. Мөн уулс нүхлэн уралсан урсан хөвөрх цахилгаан шатаар та хормын төдийд урт замыг товчлон очих болно. Тяньмын ууланд сүүлийн 100 гаруй жилийн турш тайлагдшгүй 6 нууц бий. Эдгээр нь дэлхийн хамгийн урт үргэлжлэх 7455 метр урт, 1279 метр өндөр Ян жижигэн хоттой шууд холбогдох тэнгэрт дүүлэн нисэх цахилгаан шат. Мөн ажинд холбосон өргөн чөлөөгөөр алхаж байгалийн өөрийн цогцлоосон тэнгэрийн хаалганд зочиж үйлс хөшгөлсөн бонсай цэцэрлэгт хүрээлэнгээр тавтухтай тайлагдшгүй нууцын ертөнцөөр аялах. За бид бүхэн одоо тэнгэрийн хаалга гэдэг газрын одоо үндэсний одоо цэцэрлэг түрээлэнгийн үүдэн дээр нь ирээд байж байна. За энд бол одоо Аватар киноны одоо зураг авалтыг
бүрэн хэмжээгээр нь одоо авсан ийм газар байж байгаа. За энэ одоо дотор маш их одоо үзүүрүүд байгаа. Энэ үзүүрийг үзэхийн тулд яг хөвгтөр бүхэл бүтэн 2 өдрийг одоо зориулж ийж энэ үзүүрийг үзэж одоо дууснаа гэсэн үг байгаа. Энэ дэлхийн өнцөг улан бүрээс мөн зүүн өмнөд Азийн болон хятаднуудад одоо жуучид өдөрт 50,000 хүн ирдэг гэж одоо бид бүхэн энэ дээр зориулж энэ одоо энэ зүү Монгол аялагчдыг монголчуудыг бас гадаад дотоодын одоо жуулчдыг энэ ийш навчрах энийг үзүүлэх за мөн энэ шиг Монголд бас ийм цэцэрлэг түрээлэг одоо манай уул уус хангаа дэлхий маш сайхан ариунтай юм газар ийм нэг байгуулах юм гадны жуулчдыг ихээхэн татах боломжууд ингээд харагдаж байгаа нь энэ дээр харагдаж байна. Тэгэхээр бид бүхэн маш их хөдөлмөрлөж ийж гадаадаас дотоодоос жуулчдыг одоо өөрийн эх орондоо татах боломж энд байна. Жуулчдын хамгийн их сонирхлыг татах хэсгүүдийн нэг бол Тэнмэн ултай бэхлэн хийсэн шилэн зам. Энэхүү замыг дэлхийн хамгийн батат замуудын нэгт тооцдог. Тэнгэрт тулсан уулстай бэхлэж хийсэн энэ зам шидээр баригдсан учраас доош харахад сүрдэм бас сонин содон мэдрэмж авах болно. Мөн жуулчдын анхаарлыг татах 334 м замыг ганцхан хормын дотор туулах цахилгаан шатанд заавал сууж үзэх хүсэл хэн бүхэнд төрөх болно. Сүм хийдэг шатах замтай хүртэл уулыг нөхөж холбон бэхлэж хийсэн нь өлгөө дэлхийн нийтийг гайхан бишрүүлж байна. Дэлхийн ертөнцийн тайлагдашгүй нууцын цор ганцын ертөнцөөр та аялахыг хүсвэл Монгол аялалтай яг одоо холбогдоорой. Монгол аялал, монголчуудын аялал.